За Гантмар сайдаас асууя. Сая хийгээд ирсэн бүсийн зөвлөгөөнүүдээс гарсан тогтоол засгийн газрын эрен плэд хөрөнгө оруулалтуудыг эрен плэд хийсэн. Үүнийг энэ төлөвлөгөөнд оруулсан юм уу? 5 дахь өдөр жохлон сайдаас асуухад намар төсөв хэлцэхэд оруулна гэсэн юм ярьж ирсэн. Уг нь эн чинь 26 оны төлөвлөгөө чинь 26 оныхоо төсөвтэй уялдаад нэг л юм явж явах хэрэгтэй гэж би ойлгоод байгаа. Тэгээд ялангуяа говийн бүсд бол маш олон одоо зүйлүүдийг ярьсан. Хөрөнгө оруулалтын болон хууль эрх зүйн одоо өөрчлөлт, бүсчилсэн хөгжөлтэй холбоотой асуудлууд нэлээд яригдсан. Тэгээд энэ дээр тодруулга авъя. За Гантмар сайд хариулт өгье. Гишүүний асуултанд хариулъя. Ер нь энэ бүсийн зөвлөгөөн дээр яригдж байгаа гол асуудал бол бүсчилсэн хөгжлийнхөө бодлогыг нэгдсэн байдлаар гаргая гэдэг зүйлийг хилцүүлэг хийж байгаа гэж би хувьдаа ойлготой. Харамсалтай нь яг бүсийн зөвлөгөөн болох явцын дунд тухайн бүс нутагт байгаа асуудлыг шийдвэрлэх гэж байгаа хурал мэтээр ингэж одоо утга санаа нь алдардаг зүйл ажиглагдсан. Тэгэхдээ бид нар бол засгийн газар дээр ярьж байгаа тухайн бүс нутагт хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг гаргаад засгийн тогтоол гаргаад шийдвэр гаргаад ингэж явна. Яг тухайлан говийн бүс дээр яригдж шийдэгдсэн асуудлыг хилцүүлж байхад одоо жилийн төлөвлөгөө маань өргөн баригдсан байсан гэдгийг эрхэм гишүүнд одоо хэлмээр байна. Тийм учраас бол зарим нэг зүйлс нь бол орж амжаагүй байхыг бол би үүсгэхгүй. Ямар ч байсан яам болоод боловсруулж байгаа ажлын хэсэг рүү тухайн бүс нутгууд дээр хэрэгжүүлж эхлүүлэх ажлуудын саналыг бол би яам руу хөргүүлж ирсэн. Яг говийн бүсийн чуулган бол тухайн үед бас тодорхой асуудлуудыг шийдэх шаардлагатай гэдэг саналууд гарч ирсэн. Тэдгээр нь бол тусгагдаагүй зүйл байгаа болов. Тэрийгээ саяны одоо байнгын орооны хурлын үеэр ярилцах боломж гарсан байхаа гэж найдаж байгаа. За Наранбаатар гишүүн тодруулсан. Зөвлөгөөн дээр би бас саналаа хэлж ирсэн. Хөрөнгө оруулалтаас гадна бүсчилсэн хөгжлийг цааш нь амжуулахад хууль эрх зүйн жоохон зохицуултууд хийх хэрэгтэй юм байна гэдэг. Энэ бүсийн удирдлага зохицуулалтын тухай хууль бол хуучирцсан 2003 оны хуулийг шинжлэх шаардлагатай юм байна. Тэн дээр байсан бүсийн хөгжлийн сан гэдэг сан байсан аваа ийцсэн бил 2019 онд үүнийг эргээж одоо сантай болгомоор байгаа. Сангүй бүсийн хөгжил гэж одоо юу байх вэ? Ямар нэгэн байдлаар сантай байгаад санд нь тодорхой хэмжээний тэр бүсээс орон нутгийн төсөв, улсын төсөв, гадны зээл тусламж орж ирдэг байдлаар зарим асуудлуудаа шийддэг байхаар нэг санаа байгаа. Сан гэдгийг эргэж одоо оруулж их. Хоёрт нь бүсийн зөвлөлийн гишүүд аймгийн засаг дарга нар ингээ нэг нэгээрээ 4 жил хийгээд уг нь олон жил явсан бүтээгүй. Бүсийн зөвлөлөө бас эргэж хараад бүсийн удирдлага зохицуулалтын тухай хуулиндаа байнгын нэг даргатай байхаар байдлаар одоо өөрчлөлт оруулахгүй болохгүй юм байлээ. Цаашдаа ер нь хэд хэдэн хуулинд бүстэй холбоотой өөрчлөлт орох хэрэгтэй. Энэ дээр бодож. За Гантмар сайд хариулт өгье. Хөгжлийн сангийн зарцуулалтыг бол бүсчилсэн байдлаар хийх нь зүйтэй гэдэг дээр бол бид нар засгийн газар ярьж байгаа санал нэгдсэн. Зүгээр хөгжлийн сангийнхаа менежментийг шууд бүс рүү навьяач өгье гэхээр бол зөрчил үүснэ. Тэгэхээр бол тухайн бүсүүдэд мөнгө нь хуваарлагддаг. Тэндээс санал нь ирдэг. Нэгдсэн байдлаар одоо засгийн газар өөрөө шийдвэрээ гаргадаг байхаар л явахгүй бол яг сан байгуулад өгчих юм бол манайхан яаж туйлдгийг бол бүгдээрээ анзаарч байгаа. Болон бүсчилсэн хөгжил бол үзэл санаандаа, төлөвлөлтөндөө. Тийм учраас жишээлбэл говийн бүсийн хөгжлийг бол бид нар Японы засгийн газартай хамтраад хийх хэрэгтэй гэж би харж байгаа. Бид нар өөрснөө яг говийн бүсийн ирээдүйн зургийг зурхад бол хүчин чадал хомсдож байгаа. Туршлага их дутж байгаа. Маш олон жил говийг устдаа болгох, говийг босгож ирэх, говийг цөлжилтөөс хамгаалах гэл хүн болгоно ярьсан ямар ч үр дүн гаргаагүй.